just apologize. And maybe then I'll let you try and rock my body right. Even if I was wrong, you know I'm never wrong. Why disagree? Why disagree? You gotta know how to treat me like a lady. Even when I'm acting crazy, tell me everything's alright. Dear future husband, here's a few things you need to know if you wanna be my one. Юугач чи яг одоо найз руугаа залгах ихээр залгах найз авах. Бид нар чамааг ойлгохгүй юм шиг санагдаа. Илүү ганцаардаад байна. Би ч гэсэн яг намайг хэмжиж ямар даавал сууж байгаа байхгүй. Би ингээ хүнтэй ярмаар байгаа. Гэтэ надад ярих хүн байхгүй. Бүх хүмүүс надаас завгүй гэж яваад гисэн. Одоо миний ажид хэн байгааг би хамгийн их мэдэрч байна. Миний хайртай аав ээж. Миний арыг батталтаах. Миний хүүхдүүдийг ямар ч асуудалгүй хараад миний нөхөр байна. Бас миний үргэлжлэл болох миний хүүхдүүдийн дөрөвд надад хоёр ах юм. Тэр би бол баян. Ганцаардал бол зүгээр. Ганцаардал суух хэрэгтэй. Хүн яг энэ ганцаараа байгаа өнөөдөр ноороо чи харж байна. Ирээдүйд энэ ноороо өөрийнхөө ирээдүйг бүтээх болно. Нэг хүн надад тэгж хэлжсэн. Би нэг хүнд зүгээр л өөрт нь санаа тавиад ер нь бол дотоод ихийн шархаасан эсвэл ямар нэгэн одоо хайрлагдаж хамгаалагдсан мэдрэмжийг аваагүй хүмүүс бусдыг хамгаалах гэж бусдын өмнөөр орж баатар болох гэж аюул явдаг. Тэгээ би тэр зангаараа нэг хүн сайхан сэтгэл гаргаад зүгээр зөвлөгөө гэсэн чинь зүгээр өөрийнхөө зөвлөгөөч гэж зүгээр өөрийнхөө туршлагыг л хуваалцсан. Гэсэн чинь надад наа чинь хэрэггүй. Ер нь чамаа хэн тоод сонсдгийг хинч чиний үгийг тоод сонсохгүй гэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд тэрний дараа одоо 5 жил өнгөрсөн байна. Тэгээ би өөрийгөө одоо ингээ харахаар би Facebook-д намайг сонсох 5400 хүн байна. Instagram намайг сонсох 1154 хүн байна. YouTube намайг сонсох миний хайртай 125 дагагч байна. Тэгэл болоо. Миний бичлэгүүдийн гол нь миний үзэлтүүд их өндөр байх хэрэгтэй гэж би боддог. Үзэж байгаа хүний тойл миний хамгийн их хүмүүс үзсэн хамгийн өндөр тоол 374 мянган хүн намайг үзсэн байна. Тэр энэ болгоныг би тэр хүний дараа би өөрийгөө бүтээсэн байгаас бэ. Бурхан намайг илүү их хүчлэн, илүү их үнэт байцаа шиг байна. Та нар байцааны түүхийг мэдгүй. Хятадын амар царамуутай байцаа байсан чи эзэн нь олж аваад сэлсэн чинь эзэн минь ээ би амар хөвдөж гинэ. Та намайг одоо сэлхэ болооч гэсэн чинь эзэн нь би чамааг энэ дэлхийн хамгийн үнэт хүрэх хамгийн үнэтэй байцаа болох болно гэж хэлсэн. Тэгээ тэр хүний одоо тэр зураг байдаг би та нарт энд оруулчих. Энэ байцаа шиг байцаа одоо маш үнэтэй бүр маш үнд орсон. Яг энэ шиг чи ч гэсэн чиний одоо бид нар хүүхэд гаргаад одоо өс маань унаа царай алдсан тий ийм байгаа ч гэсэндээ бид нарны тэр төрхөн зүрийн энэ үнэлт гэж яг уу тий төрхөн зүрийн энэ өвдөлт одоо миний эрүүл мэндийн өвдөлт энэ бол төрхөн зүр. Энэний дараа би зүгээр гэрэлтэн гэдгийг би өөрөө ч мэдж байгаа, миний бүтээгч ч намайг мэдж байгаа. Надад өдөр болгон хэлж сануулж байгаа. Хэрвээ таны амьдрал бус хүмүүсээс хамааралтай байгаад байгаа бол тэр хүмүүсээс болж та хүүхдэлээр бодоод байгаа бол бити тгээ тэр засаг гадны нөлөөлөл бол засагддаг зүйл. Өнөөдрийн таны санхүүгийн өрөнд орсон зүйл төлөгддөг зүйл. Өнөөдөр таны хаосаа төлж чадахгүй байгаа
хоолгүй байгаа чинь төр зурах. Тэр ирээдүйд бид нэр үр хүүхдүүдээ илүү сайн явуулъя гэх юм бол бид нар одоо энэ уналттай үеийн үр хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Монголчуудын нэг алдаа байдаг. Дээр үеийн манай үе одоо аав ээж үед одоо эдийн засаг унаад бас маш хэцүү байсан үе. Хүүхдээ юугаарч дутаахгүйгээ амлцсан. Тэгэд хэрэн хүүхдүүдийн одоо ингээ буруу замаар оруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдүүд эндээс юм сурах хэрэгтэй. Ирээдүйд хүүхдүүд бидний алдааг давтаж болно шүү дээ. Яагаад? Тэндээсээ суралцах. Туслах үед нь туслаа, туслахгүй үед нь зүгээр ганцаардад сурах хэрэгтэй юм шиг надад санагдаж. Би даалгавар сурах хэрэгтэй. Муухай хүмүүстэй харьцуулж сурах хэрэгтэй юм шиг надад санагдаж байгаа. Баярлалаа өнөөдөр энэ бичлэгээ дараа нь өөрөө хараад ямар өндөрлөлт өгснээ харах байна. Баяртай.